За улсын хурлын гишүүн сайн хүүгийн Ганбаатарын хамаарал бүхий этгээдүүдийн гэрт өнөөдөр авилгатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн байна. Хөрсгөө. Авилгатай тэмцэх газар хууль хяналтынханд хэл Монголын хууль хяналтынхныг Инканто саавнаас удирдахаа зогсоо гэж хэлсэн би үнэ. Өнөөдөр 126 дээр чиний өдөөс засгийн газрыг тоглоомын засгийн газар болгож яхад хэн ч үг хэлэхгүй байна гэдэг бол дарангуйлал руу Монгол орж байна. Би одоо ойлголоо. Дарамтлалт юм байна. Авилгалтай тэмцэх газраас баахан багийнууд ирдэм байна. Харин улсын хурлын гишүүн Ганбаатарын хувьд энэхүү шалгалт нэгжилгийг ерөнхийлөгч хүрэл сөхрөө чиглүүлэн хардж байгаагаа илэрхийлж байгаа юм. За учир нь оюутны засгийн газрыг огцруулах улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэл сөх орж ирж үг хэлэхдээ 50 сая воноор ерөнхийлөгчийн өндөр сэнтийг зарж байгаагүй шүү гэдэг анхааруулгыг хэлсэн. За энэ бол улсын хурлын гишүүн Ганбаатар руу чиглэсэн үг байсан гэдэг нь нэгэн тодорхой. Ерөнхийлөгчийн энэ өндөр сэнтийг гадныхны 50 сая воноор зарж байгаагүй шүү. Би 5 нам дамжиж амьдраагүй. За ерөнхийлөгч хүрэл сөх үг хэлсний дараахан авилгатай тэмцэх газраас Ганбаатар гишүүнийг шалгаж байгаа нь ерөнхийлөгч хүрэл сөх Ганбаатарыг намнах гэж байгаа оролдлого гэж харахаасаа илүү Ганбаатарын цаад эзэнтэй байлдаж байгаа хэрэг юм. За өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүн Женко Очит Баттулгыг авилгатай тэмцэх газраас шалгаж хэргийг нь прокурор руу шилжүүлсэн. За гэвч Баттулга гишүүний хувьд гадаадад яваа. За тиймээс түүний хэргийн шалгалт ямар хавцтай байгаа нь тодорхойгүй хугацаанд гацаад байна. Харин улсын хурлын гишүүн Баттулгыг шалгах явцад Ганбаатарыг зайлшгүй шалгах шаардлага үүссэн болов уу гэх хардлага эндээс гарч байгаа юм. За өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүн Баттулга сайн хүүгийн Ганбаатар нарын хооронд ямар нэгэн холбоотой хэрэг байгаа гэсэн үг. За яг өнөөдрийн нөхцөлд улсын хурлын гишүүн Ганбаатарыг шалгаж байгаа гэх дүүгийнх нь тэр хашаа байшин болвол улсын хурлын гишүүн Ганбаатарыг үйлдвэрчний хэвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа үйлдвэрчний хэвлэлийн холбооны газар өмчийг хувьдаа завшуулж бусдад худалдсан гэдэг ийм асуудлууд байдаг. За үүний нэг нь шалгалт явуулсан тэрхүү газар бол үйлдвэрчний хэвлэлийн холбооны өмчөд бүртгэлтэй байсан гэдэг ийм мэдээлэл байна. Одоо энэ миний хамт энэ дүүгийн байшинг энэ Баянзүрхийн гэр хорооллын хажууд ингээд энэ нэг юм хэд хүлэмжтэй улсууд байдаг. Ухнагийн хөрс сөхөд би хэлсэн байгаа. Чи хэдэн сар намайг мөрдөж шалгаж байгаа гэсэн юу ч олд олоохгүй. Лиценз юм уу, архины үйлдвэр юм уу, нүүрсний машин юм уу, юу байдیں۔ Хэдэн энэ хүлэмж. За улсын хурлын гишүүн Ганбаатарын хувьд 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Солонгос иргэнээс 50 сая воныг бэлнээр авч байх үедээ газар дээрээ баригдсан. За энэ бол тухайн үед иргэд олон нийт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд гадны иргэнээс 50 сая воны хандив авсан мэт ойлголттой өнгөрсөн. За гэвч сайн хүүгийн Ганбаатар гишүүн Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр өмнө нь ажиллаж байхдаа тус холбооны өмчлөлд байсан газрыг солонгосчуудад шилжүүлж өгөөд хариуд нь 50 сая вон авч байсан ийм үйлдэл байдаг. 좀 주시면 일이 잘 될 것 같습니다. 부탁드립니다. Тэгээд бид нэг дөрөв зам нэг барилга дээр гадрах гэдэг юм л да. Тэгээд бас жижигхэн програм байгаас сонссон. Тэгээд хойш ингээд танаас амжилт хүсээд дараа яг тусалж байх гэж найдаж байгаа. Тэгээд таныг энэ сонгуульд сэтгүүлсэн байж байгаа газрыг танд ингээд амжилт хүсээд тийм битээ нэг солонгос мөрөөр 50 сая вон ингээд танд хандуулах гэсэн юм аа. Тэгээд танд амжилт хүсээ тэгээд дараа бид бас байна туслах гэдэг бас найдаж байна. манай вансуур тааштай яг энэ санхүүгийн судалгааны ийм ажлын хийж байгаа хүнд үед тусалж байгаа гэдэг маш баярлалаа.